За ойр үед Canon-ы 2 дугаар анги үзчихсэн хүн чинь тэртээ 7 жилийн өмнө Lil Dog-ийн гинжин Flannery хамтарч исэн энэ дууны орчин үеийн хувилбар болох энэ дууг сонслоо. Харин нэг зүйл өөрчлөгдсөн байгаа нь 2017 оны Get Money дуун дээр 5.20 мянгаыг олохын тулд явдаг байсан бол өнөөдөр буюу 2024 оны Get Money Part 2 дуун дээр 10, 30, 50, 100k найзааны мэдэл олдог гэсэн байна. За тэгээ яаж хаанаас тэгж money олоод байгаа юм бэ гэсэн чинь M банкны найзааны мэдэл урамшууллын 10, 30, 50, 100 мянган хадгаламжтай эрхтэй болох хөтөлбөртэй энэ дуу холбогдож байгаа юм байна. Дуу M банктай шууд холбогдож байгаа ч гэсэндээ 7 жилийн өмнө хамт дуулж байсан найзаагаа ч гэсэн мөн мартаагүй гэдгээ шүтдэг байсан сахиус дорч өгдөн харин одоо бол мөрөгдөг төгөлдөртөө гэсэн хэсгээр үзүүлсэн нь үнэхээр их сэтгэл хөдлөлөө. Шүтдэг байсан сахиус дорч өгдөн харин одоо бол мөрөгдөг төгөлдөртөө. За дуун дээр өөр нэг бас сонирхолтой хэсэг байгаа нь мөнгөний заслаг гэх хэсэг. За мөнгө гуйж гандангийн хүрд эргүүлэх биш M банкны хүрдийг эргүүлэх гэсэн утгатай юм уу да. Тэр хүрдийг нь яаж эргүүлэх юм бэ гэхээр ганцаараа л M банк ашиглаад байгаа бол найз нөхөд ах トゥ аав ээж нартай ч гэсэндээ M банкыг санал болгоод өөрөө ч тэр өрсөн хүн болгондооч тэр хадгаламжийн эрх мөн суглааны эрх аваарай гэж байгаа юм билээ. За тэгээ найзгаа урьлаа 10,000-аас 100,000 төгрөгийн хадгаламжийн эрх болон шинэхэн Toyota RAV4 автомашины эзэн болох боломжтой урамшуулалт хөтөлбөр юм байна. Тэгээд тэр олж авсан урамшууллын эрхээрээ хүрд эргүүлнэ. Тэгээд 10, 30, 50, 100,000 төгрөгийн мөнгөний эрхтэй боллоо гэсэн үг. За тэгэхээр M банкны урамшуулалт хөтөлбөр нь чаддаг мэддэг үзэж харснаа сайн сайхнаа бусдтайгаа буюу найз нөхдөдтэйгээ хуваалцах тийм урамшуулалт хөтөлбөр юм да. Тэгээ утсандаа M банк нь M банкаа татаад M банктайнууд нь өөрийн гэр бүл найз нөхөд хайртай хүмүүстэй энэхүү урамшууллын талаар мэдээлэл хүргээд 10, 30, 50, 100k-тай болоорой. За үүн дээр нэмээд өрсөн найз болгоныхоо тоогоор хідэн сул авах боломжтой бөгөөд түрүүн хэлсэнчлэн Toyota RAV4 болон бусад хонжирын эзэн гэсэндээ мөн болох боломжтой юм байна лээ. За тэгээд ер нь мөнгөтэй левел бүгд болно. Норог тавиулаа.